өөрийгөө олъё гэсэн чи нөгөө би хинбэ. Би хинбэ гэсэн чи би чи Монгол хүн юм бэ дээ штэ тэгээд би Монгол дээрээ буугаад Австралиас ингээ Монгол руу ирсэн байхгүй юу. Хувь хүний хөгжлийн сургалтууд одоо аюух гардаг болсон штэ. Тэгээд тэрнээс гадна ингээ сүнсний сэрэлт те өөрийгөө олох тэр бүх сургалтуудын зорилго нь ерөөсөө тухайн хүн өөрийгөө олох, өөрийгөө таних, өөрийгөө бүтээх те өөрийнхөө амьдралын утга учирыг олох, хувь тавилангийнхаа зам дээр гарах зорилготой л ерөнхийдөө тэр олон одоо хувь хүний хөгжлийн сургалтуудыг, бясалгал сүнсний сургалтуудыг ингээл тэнэл хийсэл яваад байгаа шүү дээ. Ер нь бол хэсэгэн дээр. Тэгвэл тэд нар дээр би бас явж үзсэн. Ер нь ингээд тасархай мэдээллүүдийг өгдөг. Тийм дандаа ингээд жижиг тасархай мэдээллүүдийг өгдөг. Тийм алтан дээд гэрээн дээр болохоор хүнийг яг тэр бүхнийг хайгаад байгаа юмыг бүтнээр нь өгөөд тэгээд таны өөрийн чинь яг заяа замнал те тэр үтгийн ил тэнгэр одоо онгод дээдс, өвөг дээдс, язгуур хүүхд толботны ертөнц те Монгол хүний ертөнц гэж яг юу юм бэ? Тэр дотор яг хувь хүн таны энэ амьдралын Монгол хүн болж төрсний чинь утга зорилго те өөрийг одоо ур чадвар нөлөө юу байх юм бэ? Танд ямар боломж болцоо байгаа юм бэ гэдэг те ухамсарын болон сүнсний одоо дээд төвшөнд одоо хүрч те өөрийгөө өндөр төвшөнд олж таних ийм сургал, ийм аялал байдаг. Хоёрдугаарт мэдээж энэ гоё монголчуудынхаа хүүхд толботынхоо ертөнцийг заяа замналаа өөрийгөө ойлгоцсон, өөрийгөө олцсон, мэдэрсэн хүмүүс чинь нийгмийн өөрчлөлий те бусдад гэрэл олъё. Улс орноо сайн сайхан болъё. Улс Монголоо сайхан болъё. Түүнчлэн одоо дэлхий дээр ч ихсэн те ингээд гоё ийм ухаануудыг түгээн дэлгэрүүлэх асар том ийм өндөр одоо зорилготой алсын хараатай болдог. Жижиг сургалтуудад явж байхад болохоор зэрэг өөрийнхөө нэг муу зуршлаас салах, одоо сайн дадалтай болох, амьдралаа сайхан болгох гэдэг нэг ийм зорилго хараад байдаг бол алтан дээд гэрээг ингээд сураа явж байхад бол хүний ингээд дотоод амин чанар ингээд цаанаасаа тэлдэг. Сүнсний тэлэлт, дотоод амин чанарын тэлэлт, ухамсарын тэлэлт, мэдлэгийн тэлэлт, зорилго одоо хүсэл тэмүүлэл асар их тэлдэг. За тэгээд дээрэс нь нөгөө амьдралд зарим унж сөхрөх, шантрах те одоо бүцөхрөх үед хүний оюуны тулах цэг, амьдралын тулах цэг болж ирсэн надад бол болдог гэсэн. Би бас ингээ өөрийгөө олох гол маш их сургалт хийсэн. Тэгээд байна. Уул нь санзаан тийшээ уулан дээр очие, модон донд очие гэж бодсон чинь тэр чигтээ тэрэлж рүү яваад ирлээ. Тэгээд би нэг юм асуумаар санагдлаа. Яагаад тэрэлжид ирчвэ гэд би тэр бодоо суучсан чинь Сортон Бэхий хатан чинь бас энэ бүр нутгалж исэн юм биш үү? Тийштэй. Хэрээд аймаг чинь угаасаа 13 дугаар зуунд тий Тойрол хаан Сортон Бэхий хатны аавч хаан буу гэд эдгээр хүмүүс маань энэ тэрэлжийн хөндөй туулын голоор энэ айс савар нутгалж исэн. Тэгээ ягаад чи энд ирсэн чинь бас их сайхан байд. Харин тий. За тэгэхээр бид хоёр одоо юу болоод энэ бичлэгийг хийхээр болсон бэ гэхээр за бэмт болон докторант маань, судлаач маань одоо ингээ өөрийн гэсэн сургалтаа гаргасан байгаа. Сургалт маань одоо л School Academy дээр бол бэлэн байгаа. Тэгээд алтан дээд өмнө аялгууд дээр суйрлагдсан юм хичээлүүд байгаа. За тэгэхээр энгийн хүн ингээд номын аваад, судрыг аваад уншихаар ингээ ойлгогддоггүй. Тэгээд заавал ийм тайлбар багшаар дамжуулан энэ судрыг ол ойлгодог гэж би сонсч ирсэн. Тэгээ хичээлээс нэгийг үзэхэд үнэхээр мэдэх ёстой. Одоо тэр нөгөө нэг ухамсарын үе шат гэж ярьжсэн л да. Миний үзчихсэн хичээлээс тий. Тэгээ ямар ухамсарын дөрвөн ухамсарын үе шатыг давсан байна гэд тэрийг тодруулбал ямар ялгаатай хаанаас эхлээд ямар ухамсарын үе шатн дээр яваад хөгжсөн. Тэгээ одоо байгаа хүмүүстэй харьцуулбал тэр ухамсарын үе шатны бас хаана одоо бидний яваад байна. Тэгээ ерөнхийдөө өгд маань ухамсарыг дөрвөн үе шатаар хувааж үзээд за хамгийн эхлээд нэгдүгээрт өтөөгөө ухамсар гэж тий хүн нэгдлийн үеийн эхийн эрхт ёсны үеийн ухамсарыг өтөөгөө ухамсарын үе гэж хэлсэн байгаа. За тэгээд түүний дараа ахлал эзэгнэл төрөөд тий эцгийн эрхт ёс үүснээ дараа мон ухамсар үүссэн гэдэг юм. За мон ухамсарын дараа болохоор илүү ингээд хууль ёс, жаяг ёсууд нь цэгцрээд моны голлох ухамсар гэж үүссэн. За моны голлох ухамсарын дараа төрт улсууд маань үүсээд мон огоовол ухамсар гэж. Энэ мон огоовол гэдэг үг явсараа хагаад өнөөдрийн Монгол гэдэг үг маань
бүрдсэн байна. Тэгээ Монгол гэдэг үгийг тайлах юм бол хамгийн ухамсарын одоо энэ хас дөрвөн ухамсарын хамгийн дээд үе шатыг тайлагдах ийм утга агуулгатай үг гэдэг. Тэгээ нөгөө өтөөгөө ухамсар нь болохоор яг дөнгөж одоо хүн болоод гэх юм уу? Одоо тэр чинь одоо сармагчин байсан тий нөгөө ухамсарыг олоо галыг олоог байхдаа ингээ хүмүүс ч одоо ягууд амьдарчсэн хүн нэлийн үеийн хүмүүс байгаа шүү дээ. Тэр үеийн ухамсарыг бол өтөөгөө ухамсар гэж нэрлэж байгаа гэсэн. Тэр хүмүүсийн сэтгэхүйн онцлог ямар байсан юм бэ? Тэр хүмүүс болохоор зэрэг сүргээрээ амьдардаг тий махыг галыг олоогүй учраас махыг ер нь түүхийн шүүрхийгээр нь одоо хэрэгэлдэг. Тэгээд самар жимс хэрэгэлдэг. Ерөнхийдөө ингээд ээжийн эрхэт яс, эхийн эрхэт яс илүү давмгайлсан. Одоо эмэгтэйчүүдийн одоо үг сургаалыг илүү давмгаалдаг. Иймэрхүү одоо сэтгхүйтэй сүргэлж амьдардаг ийм хүмүүс эсэн гэсэн. Тэг би нэг кино үзчихсэн л да. Тэгээд нөгөө их хатан ч юм уу их одоо айгүйх нөгөө юу ядаж хамгаалдаг штэ амьтад тий. Тэгэхээр одоо нөгөө одоо эхийн эрхт ёс гэдэг чинь бараг тэгж штэ. Хүүхэд төрүүлдэг учраас илүү хүндлэгддэг байсан байх штэ тий. Тэгсэн чи яасан гэлээ тэгээд буруу ээж таарсан тийм ээ. За яг хөө тэгээд галыг олоод ан гөрөөгийн махаа одоо болгож иддэг болоод тэгээ ингээд илүү хол ингээд нүүдэл судал хийх болно штэ. Хамгийн эхлээд алуу гаршуулаад тэмээг гаршуулаад ингээд нөгөө өөр ингээд нутаг сэлгэж нүүх болоход өөр бусад овог отгуудын нөгөө нэг ахлагч нар амтан байгалийн ганцод галзуу шуурга амьдралын одоо даваануудад их сөхөрч исэн учраас эцгийн эрхэт яс үүсэх зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг. Амьдралын шаардлага. Тийм байна тий. Нөгөө эдээс хоолоо яах тий хуваарлах асуудлууд гарч ирнэ тий. Нүүж суух асуудал бусад одоо овог аймаг өтөөгөө одоо утгуудаас өөрсдийгөө хамгаалах тий. Нэг одоо ийм зангидсан одоо ийм хүчний дор бөөгнөрхтэй амьдралын шаардлагаар эцгийн эрхт яс үүсч үүссэн. Энэ үеийг болохоор зэрэг мон ухамсарын үе гэж нэрлэж байна. Тийм байна. Тэгээ тэрний дараа яалаа хүмүүсийн онцлог яаж өөрчлөгдлөө? Тэгэл тэрний дараа нөгөө галыг олоод оюун сэтгэхүйгээ хөгжүүлээд тий ингээд таван хушуу малаа гаршуулж гэршүүлээд арай илүү ингээд мах сүүгийг боловсруулж иддэг болоод ингээд ихсний дараа нөгөө дэг яс жаягнууд үүсээд Монголыг гол ухамсар үүссэн гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо тэр эцгийн одоо юу шилжсэн гэж байна штэ. Тэр үед одоо ингээ малыг гаршуулаад тэндээсээ сүү цагаан эдээгээ ингээ аваад ингэдэг байсан тий. Тэгээ одооны хүмүүс одоо ингээ мал гаршуулахаа болоод нэг хожоод байна штэ. Одоо бид нар чинь нөгөө нэг мон огоовол ухамсар гэдэг нөгөө дөрвөн ухамсарынхаа хамгийн оргил үеийг хүрчээд тэрнээс хойш ахаад ухамсар ингээд уналтанд ороод эхэлсэн гэсэн. Бид нар одоо буцаад нөгөө анхны хүн нэгдлийн үеийн өтөөгөө үеийн тэр зэрлэг балмад үеийнхаа ухамсарлуу хийсэж байгаа гэсэн. Ерөнхийдөө ингээд эдэлж хэрэгжилж байгаа байшин сав, машин, техниктэй ингээд тансаг хэрэглээнүүдээ хэрэглээд байгаа юм шиг боловч бидний ухамсарын төвшин болохоор эргээд нөгөө амтналаг, тий араатналаг өөрсдийнхөө амиа ботсон ерөнхийдөө тийм нөгөө өтөөгөө үеийнхаа ухамсарынхаа одоо тэр доод цэв рүү хийсч гинүүдаа унжинуудаа гэж ерөнхийдөө харагдаад байгаа байхгүй. Тийм байна. Зөвхөн одоо энэ одоо 50 гаруй хичээлээс нэгийг үзэхэд л ийм хэм сурж байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд бодож үзэж штэ би яг одоо тэгэл малыг гаршуулаад яг энэ байгалийн тий газар усаа ухалгүйгээр ингээд мал аж ахуйг одоо хөгжүүлээд ингээд одоо амьдраад идэж тижээлээ өөрийнхөө хэдэж хичээлийг хийж чадчихна гэхээр бас үгүй байгаа байхгүй тий. Би бас нэг юм асуумаар байна л да. Монголчууд ер нь одоо энэ газар тариалан гэдэг зүйлийг эрхлэх нь яг тэр уул өмчлөлт нь байд юм уу? Ер нь энэ зүгээр үү? Ерөнхийдөө монголчууд малчин одоо 5 хушуу малыг гаршуулсан малчин ард түмэн шүү дээ. Тэгээд сүүлд бол төр засаг үүснээс хойш ерөнхийдөө нөгөө газар тариалан эрхлэх тий. Тэрнээс өмнө хүннийгүй үед болохоор урдаас тариа будаага авдаг цай янз бүрийн тийм хэрэглээнүүдээ бол ингээд багсуу арширээрээ ангийнхаа өснөөс орсолж авдаг гэсэн. Тэгээд сүүлд бол ингээд газар тариалан өвчсөн гэсэн. Энийг та юу? Энэ бол монголчуудын хамгийн нөгөө уугуул соёл, язмар соёл бол биш л тий. Хөгжлийнхөө явцад яг соёл иргэншлийн одоо явцад хэрэглээгээ дагаад одоо гурил будаага тий байнга ингэж худалдаж авахаас илүү бас тарж ургуулъя гэдэг тал руугаа явсан гэсэн. Гэхдээ энэ маань бол нэгдүгээр яг монголчуудын язгуур өв соёл биш ч гэсэн хэрэглээ дагаад дөрвөн ухамсар хөгжиж оргил цэгдээ ирж байгаа шиг ерөнхийдөө хэрэглээгээ дагаал энэ газар тариалан гэдэг зүйл одоо хажуу талынхаа хөршөөс урд хойд хөршүүдээсээ авах ёстой зүйлүүдийг нутагшуулж
авсан хэрэглээний соёлууд хөгжиж тодорхой хэмжээгээр нөгөө өөрсдийнхөө хэрэглээндээ тохируулаад тодорхой хэмжээгээр байхад бол зөв бөгөөд хэтэрхий одоо хавтгааруулаад малынхаа мөлчөрийг хашаад үндсэн язгуурынхаа аль аж ахуйгаа багасгаад нийтэд нь хавтгааруулан газар тариалан эрхлэнэ гэдэг бол ерөнхийдөө буруу гэсэн. Тийм тэгээд бас нэг сонссон л доо нэг газар ингээ маш гоё юм шар цэцэг шиг харагдаадсэн. Тэгсэн чинь тэр нь 3 жил тариа дахиж юу ч урахаар болдог гэж. Тий арабс гэдэг үү? Тийм. Тэр арабс ч болохоор нөгөө газрын хөрсний хамаг шим шүүс тижээлийг ингэж сорж ингэж ургадаг. Одоо нэгсэндээ тийм ургамал юм билээ. Тэр зэрэг тэрийн арабсыг ингээд олон дахин тариад ахаар сүүлдээ газар нь одоо хөрсгөө болдог, цөлждөг тийм учраас ерөнхийдөө ингээд ядуу бураа улс орнуудад тэр хүмүүс одоо арабсыг тарьдаг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр тарьж цөлжүүлж хөрснийхөө хөржил шинийг байхгүй болгохгүй тулд ядуу буруу улсуудад ихэвчлэн тарьдаг ургамал юм билээ. Тэгээд гих мэтлэн бас сурах зүйлүүд айгүйх байгаа тийм. За тэгэхээр өнөөдөр бас юм бэлдэж ирсэн. Тийм. Одоо хевлээд аваад ирсэн маа штэ тийм. Хчин болохоор өнөөдөр яг уу энэ алтан дээд гэрээ буюу би болохоор ерөнхийдөө 2023 оноос эхлээд алтан дээд гэрээг одоо өгдийнхөө үг сургаалыг шимтэн сонирхон судлаад тэндээс бол суралцаад дэлгэрүүлээд одоо хүмүүст бас төгөө заа хийж явж байгаа. За тэгээд эндээс болохоор зэрэг 4 дэвтэр байдаг. Тэр 4 дэвтрийнхаа нэг дэвтрээс нь одоо ингээд нэг сэдвийг аваад уншиж өгье ийм юм байдаг юм аа гэд бэлдэж ирсэн байгаа. За хэдүүд хамтдаа сонсъё. За энэ дээр болохоор зэрэг Чингис хаан маань өхөл гэж юу юм бэ гэдэг талаар бол тайлсан байгаа. За ингэж ерөнхийдөө энэ өвөг дээдс маань болохоор зэрэг сургаал одоо захиасуудаа мөр толгой холбож ингэж захиж сургаж үлдээдэг байсан учраас ерөнхийдөө ингээ мөр толгой холбосон маягаар бичсэн байгаа. Тэгээд энийг ингээд дэлгэрэнгүй болгоо тайлаад дараа нь бол ярьж өгье. За одоо ингэж байна. Хатан дургадаг хайлаасыг намагт суулгаваас хөгзөрмөө. Хаан эрдэнэ байлаач монхоглол руу зүгэлвээс мөхмөө. Гимиг твчвээс мон огоовол зүн үжирч өхмөө. Амин хүчний их үүсвэр хомсдвоос амьдрал өхмөө гэж байгаа байхгүй. За тэгвэл энэ амин хүчний их үүсвэр хомсдно гэж юу хэлж байгаа вэ гэхээр ус агаар ургамал гурыг амьдралын одоо амин хүчин гэж үздэг байсан. Бид нар бол уух усгүй бол урд улаач таахгүй. Тэгэхээр зэрэг бид нарын энэ амин хүчин гэдгийг юу юм бэ гэдгийг уншиж байгаа хүмүүс маань ойлгохгүй учраас ингээд нөгөө код үгнүүд гараад ирэхээр хайчдаг гэсэн. Тэгэхээр энийг ингээд тайлбартаагаар хичээл дээрээ энэ мөртүүд дээр сургаалууд дээр гарч байгаа үгнүүдийн утгын тайллыг давхар явдаг. За тэгээд одоо шилбэл энэ дээр ингэсэн штэ. Гимиг твчвээс мон огоовол зүн үжирч өхмөө гэдэг байгаа штэ. Тэгтэл бид нар бол дээр үед болохоор хүний өөрийн хүүхэд ч хамаахгүй тамхи татаад юм уу буруу зүрийн хийгээ зогсож ивэл загиндаг байсан, танихгүй хүүхэд байсан хамаахгүй хамтын хариуцлага гэдэг гимиг твчдэггүй байсан. Одоо энэ цаг үед болохоор гимиг твчээд өөрийн хүүхдээ буруу юм хийжсэн ч хэлж ярьж чадахгүй одоо хүүхэдтэй ингээд үг хэлж чадхаа байсан. Тийм учраас энэ Монгол зүүн үжирч өхмөө гэж байгаа байхгүй. За жишээ нь энэ хатан дургадаг хайлаасыг намагт суулгаваас өгцөрмөө гэдэг нь бол энэ ойлгомжтой ингэж байгальтай зөвлөж хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ нэг болж байгаа шүү дээ. Нийгмээрээ одоо энэ хараар тавилт нууц амраг гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд хүний эрэхт оролцоод яах вэ? Тэгээ хууль нь өөрөө тийм шүү дээ. Оролцсон хүнийг нь бараг торгоо хийчдэг. Тий. Одоо тэр чинь тэгэл ухамсарт оройтол өтгөө өрөөгөө хийсэж байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ мон огоовол зүн буюу хас дөрвөн ухамсарын оргил үе дээр энэ асуудлыг болохоор хань бус хүний өвөрлөө харанхуй шөнөөр гитэх гэж бол хэлсэн байгаа. Энэ бол буруу юм а гэдэг. Өөрийн хань болгож аваагүй байжж хань бус хүний өвөрлөө харанхуй шөнөөр гитэн гэж байгаа зү. Тэгээ энийг бол одоо буруутгаж энэ ёс суртахуунгүй, ёс зүйгүй, ямар ч ёс жаяггүй бүр тэр этгийн хэл 13 дугаар зуунд бол бараг цаазын ялтаач байсан гэсэн. Тэгээ энэ үр дагавар нь ямар байх вэ? Тэр хүнд ямар хохиролтой гэдгээ бас мэдгүй юм шиг байгаа. Би бас саяхан сонссон бас нэгэн л чанга үр дагавартай гэж бас тийштэй. Одоо жишээлбэл ингээл нууц хүүхдээ нуучдаг тий. Тэгтэл нэг өөрийнх нь хүүхэд ингээд нас биеинд хүрээд эцэг их нь ингээд хилээг уучраас ах トゥ хоёр эгч トゥ хоёр ч юм уу хоорондоо ураг төрөл болох цус ардах асуудлууд ч гэсэн
асар их гардаг. Тэг үр дагаврууд нь асар их байхаас гадна бас ёс суртахууны асуудал маш чанга байсан учраас энэ асуудал бол одоо энэ 21-р зуунд л ингээл за яг байх хэвээр хүний эрхт бүү оролц гих мэтээр хүний эрх гэдгээр амьтны эрх зарлчаад яваад байгаа. Гэтэл араатай амьтад хүртэл тийм биш те. Чон нохоо сүргийн амьтад хүртэл өөрийнхөө одоо ижил сүргээ үр төлөө яаж харил хамгаалдаг вүлээ. За үргэлжлүүлээ. За мэдвэл зохихыг мэдүүлэхгүй болбоос амь зуулах хосор мөн. Одоо энэ цаг үеийн байдлыг хэлж штэ бид нар мэдвэл зохихгүйгээ мэдэхгүй болсноос амь зуулах хосорно. Амьдрал гэдгийг болохоор зэрэг тархиар эзэгнэх орон зай цаг хугацаанд хоргүй ээлтэй барилдаж амьдрахыг амьдрал гэдэг. Гэтэл хоолноос хоолны хооронд явахыг амь зуулах хийж байгаа гэж байгаа байхгүй юу? Мэдвэл зохихгүйгээ мэдэхгүй амьдралыг тархиар эзэгнэж чадахгүй болсон учраас амьдрал нь утга учиргүй амьтан шиг амь зуулах төдий болжээ. За мунхаглын аюулаас болж амь бие эрсдэмүү. Наран зүв хас дөрвөн ухамсараа гэвээс мохмо. Хүний ухамсар тарих сэтгэхүй мохно гэсэн үг. Одоо бид нар ингээл сэрхүүгээ хөгжүүлэх ухамсараа сэрээ гэж байгаа шүү дээ. Гэтэл энэ маань залт ухамсар цаанаасаа бид нар ер нь унтаа байна, мохоо байна те ийм байна гэдгээ мэдээд байгаа учраас энэ асуудал сэргэлт илүү явагдаж байна. За тэгээд энэ ухамсарын сэргэлт гэж яриад байгаа. Энэ дээр алтан дээд гэрээ буюу өвдгийн гүн ухаан дээр ингээд байдаг байхгүй. За тэгээд өөрийн өөдгүүн бол ингээд мохчих юм бол өөрийн өөдгүүн бол зам бусдын идэж нийтийн гмийн ууш болноо. Өсөлсөн бовлгай булгай булаа 3 моныг гол болгоно. За ингээд булгай булаа 3-ууд болохоор одоо моныг гол болгоно. Ууг нь энэ мон гол эсэ штэ. За тэгээд 1000 онол мэрэгчлэр нээвөө оюунлагаар магад гарахгүй бол одоо бид нар ингээд оюуны хувьсгал хий, сэрхүүн хувьсгал хий, мунхагтаа тэмцээд хэрэггүй саян гэгэрийгээ байгаа штэ. Тэгээд энэ дээр хэлсэн байгаа байхгүй юу? 1000 онол мэрэгчлэр нээвүү гэдэг нь өсөн дэвшилтэд хэлж байгаа. Өсөн дэвших оюунлагаар магад гарахгүй бол мөн огоовл зүн доройтуулж 7 янзаар бид нар өхөл сүрэл биднийг отж гинэ гэсэн үг. За бусдын гараар олзыг булаалган идэгч булхайнууд буруу бодлогын нялуун дайныг үүсгэж моныг хоосломо. Одоо бид нар ингээд соёл суртал, нийгмийн үзэл сурталаараа асар их буруу гадныг харийг шүтэж байгаа тийм. Энэ бол бодлогын нялуун дайн гэж байгаа байхгүй. За мэдхгүй сэрхүүгээр хөдөлбөөс хэрвээ энэ бүхнийг мэдхгүйгээр ингээд сэтгэл хөдлөлөөр хий өмж хөдлөх юм бол хөгийн болж нэг өхмөө. Үүслийн 3 эрдэнэ голвоос үнгүйжиж бас өхмөө. За энэ үүслийн 3 эрдэнэ гэдэг маань 5 дугаар тогтнол аюулгүй байдал айл эрдэнэ. За дараа нь сархад огүйцсэнд шунваас сэг зэм болж өхмөө. Уйлгын онолыг ухаарахгүйгээс ахуй бийгүй болж өхмөө. Хэрсүү бөө занг гэвээс хөгийн болж өхмөө. Өвгдийн онол сургаалыг хаяваас өөрийн өөдгүүд болчлогдмоо. Холын сайхныг зүүдэлвээс химээ цөлөммөө. Хамтын хариуцлагыг халваас нийтийн дор гим болмоо. Хүнлэнгийн хөл дор хөгийн болмоос тамлагдаж өхмөө. Идэж идлэхийн төлөө ижил төрлөө устгаж өхмөө. За энэ нөгөө бид нарыг нөгөө өхөл гэхээр зэрэг энэ би одоо амин хүчин солиод хадан гэртээ очихыг хэлдэг үү ахны. Зөвхөн ингээд оюун санаа сэтгэлтэй нийгмийн байдал нөхөлд ороотл гэж юу вэ гэдгийг Чингис хаан маань хэлсэн байна. За нүүдлийн соёлын сайхнаа голвоос төвгөөр хүлхэгдэж өхмөө гэдэг нь хотчоод нэг дороо ингээд бүглрөө шамбааралдаад ингээд төвгөөр хүлхэгдэж өхмөө. Мон огоовл нэрээ мартваас мунхгийг сонгож өхмөө. Чингис чанараа алдваас шорон цагдаад алагдмөө. Чингис гэхээр зэрэг бидний одоо хааны нэр цолоос гадна Монгол улс төрийн амин чанарын нэр байсан гэсэн. За тэгээд нялуун шулуун халуун дайн мэдрэгдэж бас өхмөө. Зам бусын төлөө үнэлж боршгүйгээ цацагч булхайнууд гэдэг нь харийн хүмүүсийн төлөө амин хүчин буюу усаагаар ургамал газар нутгаа цацагч булхайнууд бусдын бурууг дуурайж нялуун даяар зарлаж харламуу. Одоо бусад хүмүүсийг дэлхийг дуурайж өгч тэгин ингэн гэдэг байгаа штэ. Тэгээ бусдынхаа энэ бурууг зөв гэж дуурайж халуун даяар зарламуу.
Гидэс цадах гэж нийгэм нийтээрээ гим үлдэж хараар зэмлэгдмүү. Идэж ууж байхдаа итгэлтэй байхыг чиглэхдээ идэгч боовлохаа төлбөр төлж хэмээг бармуу гэд авилгалыг хэлж ин тэ авилгал өгч хэмээ бармуу. Нийх хэм байх бүх үндсийг тасалж сүйтгэхэд ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж муугийн махан дээр мон огоовол улсын ирээдүйг зоож засгийг турааж нийгмийг таргалуулж нийтийн гмийг таргалуулж хүслийн зөв амьдрах хүслийг алмуу. Nii үхэл nii доройтол nii тамлалтор хөх Монгол эргүүн аргал хоргол мэд үнгүйжиж авиргүй булхай булай боовлохай гуравт идэгдэж өлсөж даарч хийсч хөгийн болж өгмөө. Чингис хаан зовниж чин дор мэдээлэн мөнхгийн харанхуйг цээрлэж мэдвэл зохихуг жаяглав. За ингээд энийг сонсохоор бол би бас тэгж бодож л байна л да. Одоо ингээд гадаад имийг л ингээд шүтээд идэг. Тийм Монгол гэдгээр өсөө тоохгүй, энүүдлийн соёлоо тоохгүй ингээд байгаад идэг. Тэгээ би бас саяхан ингээд маш олон хүмүүстэй уулзлаа л да. Тэгээд уулзахад бол ингээд энүүдлийн соёлч угаасаа ирээдүй юм байна. Яг ийшээгээ явж иж энэ дэлхийн ертөнцөө хамгаалах юм байна. Байгаль техникийг хамгаалах юм байна. Ийм гэрийг барьчих юм бол хөрсөө мухаа болохгүй юм байна тий. Ингээд судлаад байхад монголчууд өөрсдөө монголоор тоохгүй. Тий. Монгол ярьсан болгоыг бол тооч тийм ээ. Тэгээд санагдаж байна. Тэгээд яг энэ нөгөө нэг энэ судрыг ингээд сонсохоор нэг цаанаасаа нэг юм гоё ингээд эрчим энерги амин эрчим мэдрэгдэж байна. Айгу гоё байна. Тий. Би бас 22 онд тусгаар тогтмол хөдөлгөөн дээр талбай дээр гарч ирэл нэрээ нуус Монгол маань үнэхээр мөнхийн харанхуйд эзлэгдээ тий авилгал хийлгэх авахул ядуурл өвчин зовлон тий ингээл гадагшаа залуучуудад өрөөд ингээд өөр нь одоо дөнгөж төрж байгаа хүүхэд хүртэл өртөө төрдөг. Яана энэ ус орн маань юу болчихвоо гэд надад хамаагүй гэж явж исэн бол хамаагүй байдаг ч гэсэн өөр хүүхэд маань ямар нийгэмд үлдэх чинь навс орн маань юу болж байгаа юм болоо гэд санаа зовоод ерөнхийдөө ингээд нэлээд нэг жил гарan жагсаж цуглаад тэмцэж явахдаа тэр дундаас алтан дээд гэрээгээд манай өвгдээдсэн сургаал байдаг юм аа. Бид нар энэ мөнхгаар тэмцэхгүй бодлогоор тэмцэнэ, ухаанаар тэмцэнэ. Тэгэхгүй бол ингээд хатан чидсэн өндөг мэдтэй ямар ч үр дүнгүй байна гэд. Тэгээд тэр онол сургаал одоо өвгдийн захиас одоо юу гэдэг юм болоо гэд тэр номыг одоо авч уншаад 15 дахь үеийн өртөөлөгч одоо мөрзөд агсны гэргээд олгор сүрийн хичээс аваад уншиж байхад бол мэдээж ингээд энэ түлхүүр үгнүүдийг сайн ойлгохгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ цаанаасаа нөгөө нэг тэр номын нөгөө амин эрчим тий тэр өвүүлэх гээд байгаа сургаал үлдээх гээд байгаа захиас ойлгуулах гээд байгаа тэр ойлголт ухаануудыг нь тэр сүнсийн таньжсэн одоо амийн одоо чанарын мөн чанарын таньжсэн ойлгож исэн учраас хөөх эний ч ёстой Монгол айл болгон энэ ном содрыг гэртээ авч залах хэрэгтэй юм байна. Энэ одоо өвгдийнхөө ухаан захиас сургаалт суралцах хэрэгтэй юм байна. Монгол улс ч өөрийн гэсэн юм төрийн онол үзэл баримталтай юм байна. Энийг энэ одоо төр ярьж байгаа төр ажил хийж байгаа хүмүүс мэддэг болов уу гэл тэгээ ингээд нөгөө хөдөө гараад уншиж яваад тэгээ буцаж ингээд намар ирээд Тэнгис багшийн нөгөө онлайн сургалт зарлагдсан. Тэр түлхүүр үгнүүдэд таних, өшөө тайлуулах, өшөө дэлгэрэнгүй ойлгохын тулд тэр онлайн сургалтанд сураад тэгээд төгсөн гутал нөгөө Тэнгис багш даалгавар өгөөл та нар одоо өөрсдөө нэг ингээ анги аваад онлайнаар зааж үз юм хийж явахдаа зааж явахдаа өөрсдөө илүү сайн сурдаг ингээд. Тэгээ ерөнхийдөө багшийнхаа даалгаврыг биелүүл ингээ хичээл заагаал тэгэл хүмүүст дэлгэрүүлээл. Тэгээ явдаг байсан. За хоёлаа одоо эндээс ингээ за ингээд энэ өхөл гэж ийм юм байна гэдгийг нь ойлгочлоо тий. Тэгвэл ингээ цөвөн цаг маань юу юм бэ? Ингээд мунхагт ингээд эцлэгдээд цөвөн цаг ирэх юм ба штэ. Аха. За ингээд дотор ухаан бүхий 7 дээд эцгийн хаан зүнг мартрын цагт зүн гэдэг нь болохоор ур чадвар авьяас бэлгийг хэлж байгаа ингээд зөнгөөрөө хийж байгаа гэдэг утгаар бид нэр ингээд зүн совин гэдэгтээ бас заримдаа тэр утгатай андуураад идэг. Давхар бас тэр ур чадвар гэдэг үгийг авдаг. За дотор ухаан бүхий 7 дээд эцгийнхээ ур чадвар зүнг мартахын цагт Монгол нэрийг тайлжуулж чадах туранхайнууд одоо тархины тураалд орсон хүмүүс дэлхийн хэмжээнд шийднэ гэж өсөж хийсэх цаг ирнэ. Газар болоод окторгын 3 үнэнээс дайжиж
Сүүдэр хазгааны төлөө наранд гомдож амиа хорлож одоо хүмүүс чинь ингээл амиа хорлох амьдралын утга учиргүй болго өөртөө эзэн болж чадахгүй хүмүүс асар их болоод байгаа шүү дээ. Энэ бүхэн чинь ингээ мунхаглаар үлдэгдээд байгаа байхгүй юу? За тэгээд өв сургаагүй төлөө малаа занаж нарыг зүхэж өөх махны тухай мэдлэгээ мартаж сүг болмоо. Чингис хэмээх нэрийг хүүдээ тайлах оюун үгүй боловч Чингис хааныг муулах аргаар өөрийгөө өргөхийг оролдох. Бөө бүх гэгэрлийн утгыг гээж хүчийг алдаад бүтэн улс гэрийн нийт химийн гэрч гэдгийг эсэргүүцээд бүдүү нарийн хооронд өрсөлдөө мэтэр бүтгэн хилж бохир цэврийг холиход ашиглаж эхлэх цаг ирнэ. Одоо өвгдийнхаа сургаалт түүхийг те нүүдлийнхаа өв соёлыг за хажир үнэн гэдэг нь яг 3 үннийг хэлж байгаа. 3 үнэнд эргэлзэж хар зэмийг шүтэх цөөн цаг ирнэ. Цөөн цагийн танд хандаж сэтгэхэд одоо энэ цаг үеийн бид нарт хэлж штэ. Цөөн цаг үеийн танд хандаж сэтгэхэд гэдгийг хэлэхэд Монгол улсаа эргэн санахыг зөвлөмөр байна. Монгол улс гэдэг чинь яг ямар улс байсан юм бэ? Эргэн санаж бид нар буцаад одоо Монгол улсынхаа сайн сайхныг сэргэн гэсэн үг байхгүй. Одоо ингээд бодлоо л да бид нар чинь нөгөө нэг аав ээжийнхаа хүндлэхгүй аав ээжтэйгээ муудалцаал тий айгу муу харьцаал. Тэгээ нэг судлаад хаар нөгөө аав ээжтэй хүндлэхгүй харьцдаг хүмүүс ер нь зам засагддаггүй ажил үйлсэн бүтдэггүй гэж ярьдаг шүү дээ. Зөвхөн аав ээжээр ярихад л тийм биш дээ. Тэгэхэд өвөө эмээ өвөг дээд тий Монгол улсыг одоо яаж ноёд тий хаад ноёдынхаа мянган хүмүүний одоо тэр хүч хөдөлмөрөөр ирсэн гээ яагаад таалрахдгүй юм бэ? Яагаад ингээ бэлэн өгцөн юмдаа ингээ таалрахдгүй юм бэ? Утга учирыг ойлгохдгүй юм бэ? Тэгээд одоо дэлхийн талыг эзэлсэн энэ сайхан одоо Монгол их гүрнийга яагаад ингээд гоё энгүүр омгшиж үн цэнтэй ханддгүй юм бэ гэдэг л ойлголт байгаа даа байхгүй. Монгол гэл ярангууд сонин Солонгос, Япон, Австралийн гут гоё тийм хүмүүс их болоод байна тий. За тэгвэл хараа Монгол гэдэг маань юу байсан юм бэ? Монгол улсаа санацгаая гэж юм те. За бидний Монгол улс жохомдоо ямрыг санацгаая. За 1 унгаа 36 сайнаар шинжиж азрах тавьсан. Дааган наснаас цахилуулж бүдрэхгүйд сургасан. Мэлмэд содон байлаач зам бусын юмнаас сэрэмжилдэг. Жоргүй булхаа байлаач айл хариуцаад зүнч болгодог. Жаягтай амьдралын хүчин дор моныг голлогч улс байлаа. Ингээд нөгөө нэг 5 хушуу мал буюу эцэг мал 5 төрлийн эцэг малаа сонгохдоо яаж сонгодог байсан? Дээрээс нь тэгээд одоо тэр үеийн өвөг дээдс маань ямар байсан гэдгийг ингээд аюугаа дандаа ингээд юмыг жишиж тайлбарладаг. За гэтэл бид нар одоо тэр үед бол унгаа 36 сайнаар шинжиж азаргаа тавьдаг байсан бэ. Одоо эдгээр шинждгийг сайн мэдгүй адуучдтай уяачдтай тий уулзаж бас сонирхмоор байгаа байхгүй. Тэгээд дааган наснаас нь цахилуулж бүдрэхгүй болгож сургасан. За тэгээ мэлмэд содон гэдэг нь одоо бид нэрийн тансаг хэрэглээ, зохиомл хэрэглээ те энэ бүхнийг хэлж байгаа. Мэлмэд хэдий содон байлаач зам бусын гэдэг нь харийн те одоо ёс бусын, ёс заншил өөр хүмүүсийн юмнаас сэрэмжилдэг. Жоргүй булхаа байлаач буюу одоо мэдвэл зохихуугаа мэдэхгүй одоо нэг ноёны хүүхэд хэрвээ айл хариуцсан ч гэсэн хамтын хариуцлагандаа түүнийг сургаж зүнч ур чадвартай болгодог. За жаягтай амьдралын хүчин дор моныг голлогч улс байлаа. Тэгээ ёс жаягаа дээдэлдэг ийм улс байлаа. За 2 туглаа 10 сайнаар шалгаж бүх тавьж сойж сургасан. Бярууг нүүдэл даалгаж цаг агаарт дасгасан. За бовлхаа гэдгийг нь болохоор идэгч мангас гэж одоо зүүрлж хэлж байгаа гэсэн. Ханч цаддгүй тий. Бовлхаа гэдэг нэр зөвхөн аимшигын үлгэрт гаддаг байсан. Бид зөвхөн гэгээрлээс гэгээрэл рүү Чингис зоригдолтой улс байлаа. За ингээд Чингис хааныгаа даган суралцдаг. Чингис хааныхаа уур чадварт суралцдаг. Чингис хааныхаа зан чанарт суралцдаг. Чингис зоригдолтой улс байлаа. Гэтэл одоо бид нар гадаадын нэг тэр бомтанг юм уу гадны хүнийг дагаж те суралцаад одоо хөгжлийнхөө модель хүн болгоод байгаа шүү дээ. Тэгвэл ягаад залуучууд маань те Чингис хааныхаа зан чанар, уур чадвар энэ бүхийг зүйлийг модель одоо загвар хүнээ болгож болохгүй гэж те. Би нөгөө нэг 3 жилийн өмнө супер жамп гэдэг нэг Оросын тэр бомбны сургалтанд суулаа л та.
Тэгээд нөгөө 10 хоногийн сургалт. Тэгээд тэр хүн одоо ингэж байгаа байхгүй. Тэр сургалтын технологи стратеги нь Чингис хаанаас сурсан гэдгийг хэллээ өөрөө. Тэгээд Чингис хааны тэр одоо стратеги төлөвлөлт нь гайхамшигтай байсан учраас энэ 10-ын системийг бий болгосон. Тэгээд Чингис хааны тухай ярьж байна. За тэгээд нэг ангид 10 хүн л авна. 10-аас илүү хүн авахгүй. Тэгээ 10 хүндээ л одоо тэр эерэг сэтгэл зүг заах тэр технологиг боловсруулсан. Тэгэхээр нэг хүн 10 хүн 10 гээ явах юм байна. Тэр 10 хүн ахаад 10 хүн гээ явахаар байгаа. Одоо тэгээ гадны тэр бомтонгууд, гадны одоо улс төрчид те, гадны одоо бизнесмэнүүд манай энэ өвгдээцсэн маань Чингис хааны маань одоо яг энэ Монгол нүүдлийн гүн ухаанаас авсан зүйл, копидж хувиргасан зүйл асар их юм. Тийм. Тэгэхээр одоо юу гэмбэ? Бидний сураад байгаа хүмүүс нь өөрөө тэр бунтан тэр лаглаг багшнууд нь өөрсдөө буцаад манай одоо өв соёлыг судлаад бидэрт буцаж зараад мөнгө олгоод тий. Одоо хамгийн санаж байгаа жишээгээр бол энэ хүний удирдах 21 ухаан гээд Джон Максвеллийн аюу супер удирдагчийн ном байдаг штэ. Тэр номыг уншихад хүртэл яг нөгөө Чингис хааны хаан эрдмийн 21 шинж гэж байдаг байхгүй юу? Гэх мэтчлэнгийн өвөг дээдсийн маань одоо зан чанаруудыг орчин үеижүүлээд ном болгож өөртөө бас хэрэгжилж тэгтийн бэл. Харин бүр ингээд ижил төсөөтэй зүйлүүд аягүй их байгаа. Бид нар тэгэхээр зэрэг одоо энэ цаг үед бэлэн одоо Чингис хааныхаа төрсөн нутаг, төрсөн түүх, төрсөн бүх юмыг мэдж байгаа яс цус генерээ холбоотой өвөг дээдсийн хаан энэ амин чанар руу суралцах хэрэгтэй байгаа байхгүй тийм ээ. Тэгтэл тэр үед угаасаа суралцдаг байсан. Бид зөвхөн гэгээрлээс гэгээрэл рүү Чингис зоригдолтой улс байлаа гэж байгаа тийм. Гэгээрлээс гэгээрлүү гэж тийм Чингис зоригдолтой улс байлаа гэж байгаа байхгүй. Гэгээрэл гэхээр хүмүүс зүгээр нэг агуу цугаад бясалгаад орчноос тасраад суухыг ойлгоод байдаг. Гэтэл гэгээрэл гэдэг бол яг ахуй дотроо амьдрал дотроо зөв байж чадахыг гэрэл гэгээтэй хүнийг л хилээд байгаа тийм. Гэрэл гэгээтэй зөв хүнийг ахуй дотроо зөв байдаг хүнийг л хилээд байгаа шүү дээ. Тийм. За 3. Ишгэ 10 сайнаар шалгаж ухан тавьсан. Сэрхэн малын сүр болж сүргийг хамгаалсан. Булай хийж гэдэг нь мангасын боол гэсэн ойлголттой. Одоо энэ нөгөө идэгч бовлохаа гэдэг чинь мангас гэдэг үг гарч ирж байгаа зү. Тийм ээ. Тэгээд энэ булай гэдэг нь болохоор ямар хүмүүсийг хилдэг вэ гэхээр хоолоо олж идэхдээ хоосрлыг ашиглагч хижиг булай гэнэ. Бусдаар ингээд өрөвдүүлээд би одоо өнчөө өрөөсөн би одоо ядуу зүдүүгээл энэ тэнд өрөвдүүлээд ажил хийхгүй хончин хурагчнаар адуучин тэмээчнэр ороод хоолоо олж иддэг. Бусдаар өрөвдүүлж хоолоо олж иддэг хүнийг булай гэдэг. Тэгээд энэ булай хийж нь өөрөө мангасынхаа боол одоо явж идэг. Нөгөө буруу зөрүү хийдэг хүмүүсийнхаа гар хөл болоод явж идэг. За тэгээд бүр эртнээс булай хийж гэдэг нь мангасын боол гэсэн ойлголттой. Бүр эртнээс айлын засаг тогтсон улс байлаа. Айлын засаг гэдэг нь хамтын хариуцлага тогтсон улс байлаа гэж байна. За 4. Ботхоо 36 сайнаар шалгаж буур тавьсан. 1943 сайнаар ахыг сонгосон. Бовлохоо тохмоо дэвсэх зайгүй нэгт засагтай. Байгалийн удамшилт хүчнээс тэнгэрийн зарлиг хураасан. Байгалийн бус бодит хүчийг 3 дахин ихээр хэмнэсэн бидний бүл Монгол, бидний бүл овол зүнч Монгол улс байлаа гэд. За одоо ингээд мэдээж 30 одоо ботхоо 36 сайнаар шалгаж байгаа буурт тавьдаг юм байна. За тэгвэл 1943 сайн сайхан чанараар айлыг тэр ахлах хүнийг те отгийн ахлагчийг ийм олон шин чанаруудаар сонгодог стандарттай байгаа шүү. Өөх ямар их юм бэ? 1943 сайнаар тэр ахыг сонгож томилдог. Одоо бид нар чинь хідэн сай одоо улс төрийн босго ямар намхан байгаа вэ те? 3 5 үеийнхаа намтрыг мэддэг. Нэг хідэн хаус диплом сургуульд сурсан яадаг ч гэнэ нэг маш жоохон босготой байгаа шүү дээ. Hard skill байгаа. Энэ 1943 ур чадвар дотор ихэвчлэн одооны хэлдгээр хувь хүний хөгжлийн дээд зэгт хүрсэн soft skillтэй. Оюуны чадвартай, сэтгэлийн чадвартай, зүрх сэтгэл сүнсний зүм мэдрэмжийн асар их чадвартай. Тэгээд дээрэс нь одоо морь харваа тий дайм байлдаа өдөртөн зохион байгуулах маш гараар хийх ур чадвартай, асар их ур чадвартай хүнээр одоо энэ 1943 ч ихсаа бол юу байх вэ? Харин тий асар их юм байгаа шүү. Саяны хийснэ дотор ингээл задраа явна. Тийм цаашдаа бас манай асаа бэмтүүд докторант маань бас цаашдаа энэ судалгааг бол дэлгэрэнгүй хийн гэж зорилго тавьсан байгаа тийм. Наривчлан гаргана гэдэг. За тэгэхээр зэрэг ийм олон сайн сайхан ур чадвартай хүнийг сонгодог, томилдог байсан бахан. Томилж.
За тэгээд булхай буюу идэгч булхай тохмоо дэвсэх зайгүй нэгт засагтай. Тэ. За байгалийн удамшилт хүчнээс Тэнгэрийн зарлиг хураасан одоо жамаа жаяглаад байгаль цаг ууртаа хорвоо ээлтэй амьдэрсэн байгалийн бус бодит хүчинг 3 дахин ихээр хэмнэсэн. Энэ байгалийн бус хүчин гэдэг нь юу юм гэхээр хүний авьяас мэдлэг дадал дүрийг хэлж байгаа. Одоо нар салхи, ганцууд галзуу шуурах, сэлд мэлж усан сэлдэгтэр чадваруудаас гадна байгалийн бус хүн өөрийн гэсэн өвгдээцээс авсан ур чадвар, авьяас мэдэл дадал энэ бүхнийг болохоор байгалийн бус бодит хүчинг 3 дахин ихээр хэмнэсэн бидний бүл огоовол зүнж Монгол улс байлаа. За тавтах нь хургаа 10 сайнаар шинжиж хуц тавьсан. Хонь тархан өвсөн налсан хондон хуурай шандан ундрахтай хуурамч зараар хижүүд айл ахлахыг хэдийнэ болсон. Хуурамч зар гэдэг нь одоо нөгөө бид нар сонгуул явуулаад хар машинаар тоолоод ингээд хүнийг ингээд хуурамч зараар тийм байдлаар ингээд улс төрөө томилоод идэг. Гэтэл хуурамч зараар тэд хижүүд улсыг буюу айлыг ахлахаа хэдийнэ болсон. Хөх толовтуудын бүлүүд моныг голлоод түм насалсан. Түм гэдэг нь үлээр 10,000 жил хэлж байгаа зү. Алтан дээд гэрэн дээр болохоор энэ төрт улсыг ингэж үүсгэн одоо зэгцэрэгдсэн оюун санаа жаяг одоо дөрмөн зэгцэрсэн оргил үе түмэн жилийн өмнө буюу 10,000 жилийн өмнө байсан гэж үздэг байхгүй юу. Гэхдээ яг одоо нэг археологийн судалгаанаа батлагдж байгаа юмнууд болохоор 5,000 жил гэж явж байгаа. Яг энэ 10,000 жилийн өмнө байсан гэдгийг энэ археологоор шинжлэх ухаанч чинь дандаа нөгөө бодит зүйлээр л баталдаг штэ. За тэгэхээр зэрэг мэддгүйг мунхаглалын аюул хэмээн цээрлсэн мэдхийн тулд бүгдийг хамтын хариуцлагад авсан ариун нэг бузарлахыг оролдвоос араас нь харавчдаг амьсгал бүрийн үн үүслийн 3 эрдэнэ болсон үнний хөх Монгол улс байсаар ирсэн билээ. Тэгэхээр энэ мэддгүйг мунхаглалын аюул болно. Мунхаглал бол улс орныг сүрүүлнэ. Энийг бол маш их цээрэлдэг гэсэн. Энэ нөгөө өмнөх өхмүү гэдэг шүлгэн дээр бас Чингис хаан маань хэлсэн штэ. Тэ мунхаглалын харанхуйг цээрлэж мэдүүл зохихыг жаяглав гэд. Тэгэхээр бид нар нөгөө нэг энэ өвгдээцийн оюун сургаалаас суралцаад тэ нүүдлийн соёлынхоо өвгдийнхөө ухааныг тулж өндийнө гэдэг нь бас үнэн юм учиртай юм. Тэгэхээр одоо Монгол гэж ямар улс байсан бэ гэдгийг сая бол ярьж штэ. Тэгэхээр яг энэ ганцхан хуудас бичгийн цаасан дээр ямар том агуулга ороод ирвэл энэ нөгөө хоёулаа бош богн ярьж байгаа учраас ингээд тий яг хичээл дээр дэлгэрэнгүй ороод ингээд гоё тогтаа тайлбарлах юм бол яг ингээд мартахын аргагүй болтолн тий буцаад нөгөө очиод гэр орныхондоо эргэн тойрныхондоо ярьж өгмөр санагдтал нь өний тэр нөгөө амин чанарт нь тултал нь ярьдаг. Тий. Тэгээ бас тэгж боддог байхгүй юу? Яг ингээд зөвхөн ногоо тийм навч хийдгээр нэг тийм амьгүй хоосон хүндээ санагддаг. Тэгээд энэ яг газар тариалан биш энэ малхаж цусгой дээр суурилсан хүнс маань илүү гоё идэнгтэй тааруулъя эзгий тий. Яг яа бичлээ. Тэгээд яг дээр үед ч одоо 1800 нэр төрлийн цагаан эдэг боловсруулдаг гэсэн. Тэгээд 2500 нэр төрлийн ундаа удаг гэсэн шүү. Цай ундаа. Тэгээд би тэр нөгөө 300-гаадыг нөгөө гаргацсан байсан шүү дээ. Тэрнээс нэг жишээ аваад тэр ганга хатаасаа алим хоёрыг буцалгаад уваа. Ямар гоё болт юм бэ? Амар гоё болт юм биш шүү. Бүр ингээ амны цангаа тайлагдаад тэгээ баг зэргийн чихэртэй гэсэн ирнэ ингээ амттай. Аюу гоё л зөвхөн жишээ тиймэрхүү ингээд хоорондоо цогцдог юм гоё урмаллаар бид нар цай хийж уух боломжтой байсан. Тэгээ яг 2500 нэр төрлийн урмаллаас одоо бол нэг 1000 гаруй л ургадаг болсон цөлжилт явагдаад ингэсэн байгаа юм билээ. Тэгэхээр бид нар сэргээх мэдлгүүд асар их байна. Тэгэхээр энийг буцаж хөгжүүлэх хүмүүс бол зөндөө гараад ирсэн. Гэхдээ энэ бичлэгийг үзээд нэг ч гэсэн хүн ер нь Монголоо судлаад буцаад сэргээх одоо бид нар өөрсдөө судлаад гаргаж ирэхэд бас маш их цаг хугацаа зарцуулна шүү дээ. Тэгээх шаардлагагүйгээр энэ сайхан бэлэн мэдлэгээ ашиглаад Монголоо сэргээгээд тийм
сургалт руугаа ороод мэдлэгээ аваад ингээд Монголоос ирээгээд ингээд сайхан өөрсдийнхээ чихэн байгаа ур чадрыг ашиглаад амьдралынхаа одоо хэрэгцээг бас хангах тий ийм боломж бас байгаа юм биш үү гэж бас хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн яриагаа бас дүгнээд юугаа дуусгах уу бичлэгээ. Тэгээд за тэгээд энд суугаад ярих ямар байна. Тэгээд энэ мэдлэгээ одоо түгээснээр хүмүүст ямар хэрэгтэй юм те тэр талаараа болцооч. Гэхдээ ерөнхийдөө ингээд хувь хүний хөгжлийн сургалтууд одоо аягүй гардаг болсон шүү дээ. Тэгээд тэрнээс гадна ингээд сүнсний сэрэлт те өөрийгөө олох тэр бүх сургалтуудын зорилго нь ерөөсөө л тухайн хүн өөрийгөө олох, өөрийгөө таних, өөрийгөө бүтээх те өөрийнхөө амьдралын утга учирыг олох, хувь тавилангийнхаа зам дээр гарах зорилготой л ерөнхийдөө тэр олон одоо хувь хүний хөгжлийн сургалтуудыг бясалгал сүнсний сургалтуудыг ингээл тэнээл хийсэл яваад байгаа шүү дээ. Ер нь бол асим дээр. Тэгвэл тэд нар дээр би бас явж үзсэн. Ер нь ингээд тасархай мэдээллүүдийг өгдөг. Тэ дандаа ингээд жижиг тасархай мэдээллүүдийг өгдөг. Тий алтан дээд гэрээн дээр болохоор хүнийг яг тэр бүхнийг хайгаад байгаа юмыг бүтнээр нь өгөөд тэгээ таны өөрийн чинь яг заяа замнал те тэр үтгийн ил тэнгэр одоо онгод дээдс өвөг дээдс язгуур хүүхд толботны ертөнц те Монгол хүний ертөнц гэж яг юу юм бэ? Тэр дотор яг хувь хүн таны энэ амьдралын Монгол хүн болж төрсний чинь утга зорилго те өөрийг одоо ур чадвар нөлөө юу байх юм бэ? Танд ямар боломж болцоо байгаа юм бэ гэдэг те ухамсарын болон сүнсний одоо дээд төвшөнд одоо хүрчтэй өөрийгөө өндөр төвшөнд олж таних ийм сургал, ийм аялал байдаг. Хоёрдугаарт мэдээж энэ гоё монголчуудынхаа хөх толботынхоо ертөнцийг заяа замналаа өөрийгөө ойлгоцсон, өөрийгөө олцсон, мэдэрсэн хүмүүс чинь нийгмийн өөрчлөлий те бусдад гэрэл олъё. Улс орноо сайхан болъё. Улс Монголоо сайхан болъё. Түүнчлэн одоо дэлхий дээр ч ихсэн те ингээд гоё ийм ухаануудыг түгээн дэлгэрүүлэх асар том ийм өндөр одоо зорилготой алсын хараатай болдог. Жижиг сургалтуудад явж байхад болохоор зэрэг өөрийнхөө л нэг муу зуршлаа салах, одоо сайн дадалтай болох, амьдралаа сайхан болгох гэдэг нэг ийм зорилго хараад байдаг бол алтан дээд гэрээг ингээд сураа явж байхад бол хүний ингээд дотоод амин чанар ингээд цаанаасаа тэлдэг, сүнсний тэлэлт, дотоод амин чанарын тэлэлт, ухамсарын тэлэлт, мэдлэгийн тэлэлт, зорилго одоо хүсэл тэмүүлэл асар их тэлдэг. За тэгээд дээрэс нь нөгөө амьдралд зарим унж сөхрөх, шантрах тий одоо цөхрөх үед хүний оюуны тулах цэг, амьдралын тулах цэг болж ирсэн надад бол болдог гэсэн үг. Би бас ингээ өөрийгөө олох гол маш их сургалт хийсэн. Тэгээд өөрийгөө олъё гэсэн чинь нөгөө би хин бэ? Би хин бэ гэсэн чинь би чи Монгол хүн юм бэ дээ штэ гээд. Тэгээд би Монгол дээрээ буугаад Австралиас ингээ Монгол руу ирсэн байхгүй юу? Би ч одоо өөрийгөө таних тулд Монголоо судлахаас өөр аргагүй юм байна. Монголынхаа өв, соёл, түүх, тэр монгол хүний уур чадварыг судлахаас өөр аргагүй юм байлээ. Ягаад гэвэл бидний энэ цус маханд одоо гений мэдээлэл гэдэг зүйл байт юм байна. Тэгээ шинжлэх ухаанаар чинь гений мэдээлэл чинь нөгөө аав ээж өвөө эмээ гэдэг бидний удмын мэдээлэл дагалддаг юм байна. Удмын уур чадвар бас дагалддаг юм байна. Тийш гэдэг зүйлийг ингээ мэдэж авчаад тэгээ би Монголоо судалж эхэлсэн юм аа. Тий. Тэгэхээр өөрийгөө олно гэдэг чинь Монголоо судална гэсэн үг. Монгол хүн байгаа бол Монголоо судална. Тэгээд гадаадууд чинь бас тэгж байгаа байхгүй ингээ Америк хүн бол Америкаа судалж байгаа юм тий. За Бразил хүн бол Бразилаа судалж байгаа. За тэд нар ч гэсэн өөрсдийнхээ ажлаа хийгээд нутаг усаа судлаад, үг тойлоо судлаад одоо яг хуучныхаа энэ яг ингээд 1000 жил, 100000 жил батлагдсан амьдралын хэм маягаа, байгалаа хайрласан амьдралын хэм маягаа сэргээж байгаа. Гэтэл бүх улс ингээд өөр өөртөө судалсан чинь байгалаа хайрласан амьдралын хэм маяг их цөөхөн байна. Их цөөхөн байна. Ягаад гэвэл ихэнх улсууд маань ингээд шавар юм байшингууд байрж амьдардаг юм байна. Гэтэл монголчууд болохоор ингээ байгалаа хайрладаг, нүүдэлдэг, хөрсөө амраадаг юм байгалийн нүүдэлдэг, сэлэгдэг тий. Одоо жишээлбэл ингээ хашаан дотор байлаа гэж бодоход хавар нэг буланд нь, намар нэг буланд нь гэж гэрээ бариад хөрсөө амраагаад байна шүү дээ тий. Гэх мэтлэн ийм гоё юм байгалаа хайрлсан амьдралын хэм маягийг монголчууд хийдэм байна. Тийм учраас би яалтчгүй энэ дээр бол үнэхээр бахархалтайгаар та бүхэн маань Монголоо судалмаар байвал энэ сургалтанд заавал орж ирээрээ, суралцаа
суралцаарай. Тэгээд төлбөр мөнгөний хувьд маш боломжийн байгаа шүү. Хэдэн саяар л сургалтанд суудаг тий. Тэгэхээр сартаа ердөө одоо $18 бол сургалтандаа бүртгүүлэх боломжтой. Явандаа бас үнэ төлбөрөө бас нэмэгдүүлэх эхний 3 сар $18. Тэгээд 3 сараас дараагийн 3 сар руу $36. Ерөнхийдөө тий, ер нь 8 сарын 18-наас хойш $36-ороор $36 болно. Тийм учраас яг одоо та бүхэн маань бүртгүүлээрэй гэж бас хэлмээрээ. Facebook хаягны доор нөгөө линк байгаа. Тэгээ одоо энэ бичлэгэн дээр бас тавьчих. Тийм. Сургалтын мэдээлэлгээд оруулчих. За ийм байна. Тэгээ сүүлийн хэлсэн одоо дүгнэлт үг маань үнэхээр гайхалтай байлаа. Тийштэй бид нар ч ингээ өөрийгөө олох гал яваад байна штэ тий. Тэгэхэд Монголоо судлахгүй тий. Тэгээ хоёулаа угаасаа энэ алтан дээд гэрээн дээр чинь ингээд 1000 гаруй тий сургалтууд хийхээр боломж байгаа. Одоо бол нэг 50 гаруй хичээл орсон байгаа. Гэхдээ тэр 56-7 хичээл нь болохоор яг үндсэн 2 дэвтэр нь бүтэн орсон гэсэн үг. Тэгээд ахаад тэр дотроосоо задалж тий ахаад дараагийн 30-40 минутаар бичлэг болгоод хичээлүүдээ нэмж оруулаад баяжуулаад явнаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн бичлэгийг анхааралтай сонсож чих тавин сонссон та бүхэндээ маш их талархлаа, гялалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд тархиа усалцгаа сүнсээ тэлцгээе бүгдээрээ монголчуудаа.